Дэлхийн улс орн бүр өөрийн гэсэн өөрмөц хоолны соёлтой. Тэр дундаа хүн төрөлхтний гол хоолнуудын нэг бол талх юм а. Эртний хүмүүс буудаг үртрээ чигээр нь хэрэгэлдэг байсан бол улмаар чулуун дээр няцлан усанд хийж зутан маягийн юм иддэг байсан гэдэг. Харин дараа нь шарах юм бол илүү амттай бас удаан хугацаанд хэрэглэж болохыг мэдснээр хүн төрөлхтний түүхэнд хамгийн анхны талх үүсч байжээ. Онцог үлэрсээр талхны соёл хэлбэр дүрс улам өргөжиж дугуй, зөөвөн, дөрүүлжин, урт гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг улс орн бүр өөрийн онцлогт тааруулан хэрэглэж байгаа билээ. Харин талх нарийн бовны энэ түүхэн цаг хугацаанд монголчууд мөр зэрэгцэн алхсаар иржээ. Түүх гэдэг бол өнөөдрийн байгаа бидний үр дүн гэдэг те. Өнгөрсөн хугацаанд одоо бүх талх чихрийн төлөө одоо Монгол улсынхаа иргэдийг эрүүл хүнсээр хангахын төлөө ажиллаж исэн талх чихрийнхаа комбинаттай талх чихрийнхаа одоо үйлдвэртэй нэгэн зорилгоор нэг чигт харан ажиллаж исэн нийт ахмадууд үе үеийн одоо ажилчид те өнөөдөр ажиллаж байгаа залуучууд энэ бүхэн маань одоо бидний одоо өнөөдөр байгаа үр дүн юм. Тэгэхээр хуучнаар бол одоо талх чихрийн комбинат тийм ээ. Шинэ нэрээр бол одоо талх чихэр хувьцаат компани 40 жилийн он энэ босгон дээр одоо та хоёртойгоо ингээд ярилцаа сууж байгаад надад бол их сайхан бэлэг дэмрэлтэй сайхан байна. Тэгэхээр одоо бүрж авгаа яг энэ талх чихэр комбинат гэдэг ийм байгуулагдах болсон хэрэгцээ шаардлага нь хэдэн оноос анх яаж үүссэн юм? Ер нь дотоодоо хүнсээр бүрэн хангах ийм хэмжээний одоо үйлдвэр бий болох шаардлагатай байна гэж үзсэн байхгүй. Улаанбаатар хотод гэж яхад л ерөөсөө нэг урд талхан завод гэж байсан чихэр овны үйлдвэргээд олигтой томоохон үйлдвэрүүд байхгүй. Тэгээд ер нь хүнсний үйлдвэрүүдийг хөгжүүлэе гэж ингэж бодсон үндсэн дээр аймагуудад одоо хүнсний комбинатуудыг одоо шинээр нэг загварын зургаар барьж байгуулах нь одоо зүйтэй юм байна. Улаанбаатар хотод байхад ерөөсөө энэ улсынхаа хэрэгцээний чихэр жигнэмэг гоймонгаар одоо бүрэн хангачих хүчин чаддаг юм уу одоо талхаар одоо бүрэн хангах хүчин чадлын томоохон одоо юм үйлдвэрүүдийг ерөөсөө барих хэрэгтэй юм байна гэж ингэж ихч бодоод асуудлыг бидэн боловсруулад яамныхаа коллегоор оруулад 15 жилийн хугацаанд бидний хүнсний нэг 20-од үйлдвэр шинээр барьж байгуулъя гэдэг ийм концепт гаргаад тэгээд энэ асуудлаа бүр яамныхаа коллегоор дэмжүүлээд тэгээд төлөвлөгөөний хамсад дотор юмнууд нь танилцуулаад зураг төслийнхаа юмнууд нь ийм шаттай байх нь ингэж хэлгүүлээд тэгээд энийг ч ерөөсөө бүгд турлын хэмжээнд авч хэлсчээж бүр тэгжээж энийг чинь шийдэхгүй бол наан чи бодно энийг шийдэж чадахгүй юм байна том асуудал гэж хэлээ. 1979 онд Монгол зөвлөлтийн засгийн газар хоорондын комиссийн хуралдаан Улаанбаатар хотод болох ээлжид жил байлаа. Энэ үед засгийн газар хоорондын хуралдааны шийдвэрт талх чихрийн комбинатыг зөвлөлт холбоот улсаар бариулах тухай ярилцсан байдаг. Тэгээд бүгд турлж болсон. Бүх нөгөө аймгийн хүнсний үйлдвэрүүд комбинатууд барихтаа макетуудаа бүгдийг хийгээд тавьсан нөгөө талх чихрийн комбинатын ийм томоохон цогцлуулаад ингэ хийх юм байна. Ингээд улсын хэмжээнд дээрээс хүнсний асуудлыг бол үйлдвэрийн асуудлыг ингэж шийдэх юм боломж байна гэдгийг тэнд танилцуулаад. Тэгээд тэндээс юу шийдэж гарсан ерөөсөө энэ зүйтэй юм гэж дэмжигдээд тэгээд сүүл намын тугаараас айдын зөвлөлийн хавсарсан тогтоолоор бүр энэ 18 аймгийн хүнсний үйлдвэрүүд чинь 15-д нь бол хүнсний комбинатуудыг барья. Бусд нь бол яг одоо эрдэнтийг баригдсан одоо болгоныг хангачих юм байна. Дархны хүнсийг бол сэлэнгийг хангачих юм байна. Төв аймаг л хотоос байх юм гэдэг ингэж бодоод хөрөнгөний асуудлыг шийдэж өгөхийг сангийн яамд даалгаад жилийн төлөвлөгөө 5 жилийн тусгаж хэрэгжүүлэхийг төлөвлөгөөний хамсанд даалгаад энийг барьж байгуулах одоо барилгын байгууллагын хүчин чадлыг та нар одоо нэмэгдүүл гэдэг барилгын яамны тэл хаанд даалгаад эрчим хүчний яамд багтаа тэр үйлдвэрүүдийн шаардлагатай эрчим хүчээр хангах асуудлыг бол одоо та нар яам шийд өргөдөл шинжилгээ юмнуудаа хийж ингэж заалгасан ийм том хэмжээний тогтоол гарсан байхгүй. Энэ чинь бүр цогц хэмжээ юм ба шүү дээ. Тийм тогтоол ингэжээж энэ хүнсний үйлдвэр чинь үндсэндээ 15 жилийн дотор бол хүнсний асуудлыг үйлдвэр бүрэн шийдчихээр ийм том хэмжээний тогтоол гарсан байхгүй. Тэгжээж энэ комбинат баригдсан байхгүй.
Дандан сайдыг тэг завсгаа гаргаж энийг яаж бол би энийг бидний барьж ашиглалтанд өгч чадах байсан бол гүйч байсан бол тийм. Улаанбаатар хотыг талхаар найдвартай хангах, улсын хэмжээнд чихэр, жигнэмэг, гомын зэргээр хангаж чадах үе үйлдвэрлэл нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн Козерва ахлагчтай баг Улаанбаатар хотод ирэн холбогдох судалгааг хийсэн байдаг. Ийхүү хэрэгтэй тоо баримтыг бүрдүүлэн 1 жилийн дараа техник эдийн засгийн үндслийг боловсруулан өгч баталжээ. Талх чихрийн комбинатыг түлхүүр хүлээлгэн өгч юмар Эрдэнэт хотыг барьсан Воронович захиралтай Медмолибит строй трест барьж өгөх болов 3 жилийн дотор СОД 2, СОД 3, СОД 1 барилгын трестийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан 1000 гаруй барилгач хоёр ээлжээр ажиллаж талх чихрийн комбинатыг 1984 онд ашиглалтанд оруулж өгч байжээ. Баа. Тийм оруулж. Зор. Яасууч. За нөхөр минь. Энэ камерыг барих ажлыг анх санаачилж зураг төсөлд оролцсон дадлаг туршлагатай хүн гээд яамнаас санал оруулсан. Таныг чадна гэдэгт намын төвөөрөө итгэлтэй байна. Баяр хүргэе. Сайн ажиллаарай. 1984 оны 7 дугаар сарын 4-ний өдөр талх чихрийн комбинатыг хүлээн авсан байдаг төдийгүй уг ажиллагаанд тухайн үеийн нам засгийн болон Жамбын Батмөх тэргүүтэй улс төрийн товчооны бүх гишүүд, сайд нарын зөвлөгийн дарга, орлогч нар, холбогдох яамдын сайдууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцожээ. Комбинатын бүрэлдэхүүн 90 тонн талх үйлдвэрлэх хүчин чадал бүхий талхны үйлдвэр, урт, хөндөй болон богино хэрчилтийн 20 тонн гоймон үйлдвэрлэх хэсэг, жилдээ 1500 тонн чихэр, 200 тонн жимсний чанмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий чихрийн үйлдвэр багтаж байлаа. Мөн жилдээ 15,000 тонн төрөл бүрийн жигнэмэг, нарийн бов, өрмөнцөр, бялуу үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр, жилдээ 5 сая хайрцаг үйлдвэрлэх чадалтай сав, баглаа боодлын үйлдвэрийг хамтдаа хүлээн авсан байна. Ингээд талх чихрийн комбинат 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэллээ. 5 үйлдвэрээс тогтож байгаа шүү дээ. Талх чихрийн комбинат чинь түүний үндсэн чихрийн үйлдвэр, талхны үйлдвэр, жигнэгийн үйлдвэр, гомингийн үйлдвэрийн технологийн талаан, технологийн төлөвлөгөө, жор энэ бүгдийг бол тэр үйлдвэрлэл дээр хуваарлагдаж очсон технологичд эхнээсээ бэлтгэж тэр бүгдийг боловсруулж эхэлсэн. Ингээд аймагуудад хүнсний комбинат баригдаж, Улаанбаатар хотод талх чихрийн комбинат, сүүний үйлдвэр баригдсанаар тэдгээрт ажиллах олон арван дээд мэргэжлийн инженеруудыг гадаад дотоодын их дээд сургуульд сурган, техник мэргэжлийн сургуулиудад олон зуун мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж, боловсон хүчнээр хангаж чадсан төвхтэй. За би 83 онд Зөвхөн толгойд улсад Ростов Надано гэдэг хотод их сургуулийг нийгмийн сэтгэл зүйчээр төгсөөд ирж байгаа. Тэгээд хөнгөн улсын яамнаас талхчгийн комбинатад сургалтын инженерээр орчноо гэж томилд авч очиж яасан байхгүй юу? Тэр үчнөө болсон үчний асуудалд төрөөс ч одоо системтэйгээр бодлоготойгоор айгүй төлөвлөгөөтэйгээр гэж хүмүүсээ бэлтгэжсэн. Дотоодын бас техник мэргэжлийн сургуулиас гадна техникийн одоо их сургууль гэж байна шүү дээ. Тэнд их сургуулийг бас инженер, механик, сантехник гэдэг бас мэргэжлийн технологи центрууд бас дотоод тавилжсан шүү дээ. Талхчгийн комбинат гэдэг чинь улсын хэмжээнд ганцхан зөвлөлтийн юугаар баригдсан, тусламжаар баригдсан. Одоо ч улсын хэмжээнд ганц. Тэр үедээ 5 том үйлдвэртэй. Гомингийн үйлдвэр, чихрийн үйлдвэр, талхны үйлдвэр, нарийн бооны үйлдвэр гэсэн 5 том үйлдвэртэй. Инженер техник ажигчид нь болохоор дандаа гадаад төгссөн. Оросд. За ажилчид нь гэхээр Темс төгссөн. Тэгээд тэнд сургууль төгсөөг нь би л байгаа. 8 төгсөөл ирсэн. Бид нар тэгэхэд сургуулаа төгсөөд төгсөлтөөр шууд хуваарлагдаад ирж ирсэн. Талхны үйлдвэрийн 5 шугам дээр бид нар талхан үйлдвэрлэдэг байсан. Одоо тэр үед чинь Улаанбаатарын тэр чигээр нь талхаар хангадаг байсан учраас 5 шугамнаас зэрэг ингээл талх гараад ирэхээр зүгээр өглөө нар шаргалж байгаа юм шиг л ингээл нэг сайхан санагдаад үнэр нь хаа холоо сангалаад их сайхан байдаг байлаа. Яг сургуулаа төгсөж явахдаа
Үйлдвэрээс уншсан. За. Тэгээд одоо ийм үйлдвэр шинээр байгуулагдаж байгаа. Тэр одоо хүүхдүүдээс нь болохоор гой чихэр ихнэ гэж бодож байсан тий. Чихрэл иднээс та чихрэл гоё гээл тэгэл ерөөсө бүгдээрээ ангаараа ингээ илгээлтэр очиод тэгээ чихэр иднэ гэсэн зорилготой очижсэн тий. Тэгээ чихрээ яаж хийдгийг мэдэхгүй шүү дээ бид нар ч ерөөсө тий. 1985 онд талах чихрийн комбинат Ирхүү мужийн даав захиралтай хүнсний үйлдвэрийн удирдах газар, Нестерович захиралтай талах гомингийн үйлдвэрийн удирдах газруудтай шууд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гомингийн үйлдвэрт орон гоминчин болно гэсэн тийм юм бол ерөөсөө байгаагүй. Тэгсэн чинь нэг л бидсэн чил одоо өөрийн хувь заяа тавилангаараа энэ талах чихрийн комбинат үүсгэн байгуулагдаад энэ чиглэлээрээ Оросод дадлага хийлгэж дараа нь эндээ байрлагдаад ингээ гомингоор одоо өөрийнхөө амьдралыг холбоод яг энэний төлөөл зүтгэсээр явсан. Химийн чиглэлээр нэг конкурстаад тий эхний байранд орж ирсэн. Тэгээд хойр амлах болсон чинь яваад орсон чинь надад хамгийн ихэнд нөгөө санаанд орсон талах чихэр гомингийн үйлдвэрлэлийн технологи мэрэгчл тий чихэр гэдэг үг надад айгаа гой санагдаад насаараа л гой чихрэн дотор амьдрах юм байна гэж бодоод тэгэл би ерөөсөө энэ мэрэгчлийг шууд сонгосон. 1986 оноос зөвлөлтийн мэрэгжилтэнгүйгээр Монголын инженерүүд бие даанажиллж 1986 онд яамны тэргүүний үйлдвэрээр шалгарчээ. Талах чихрийн комбинат нь зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй. Ирхүү мужид гойм, чихэр, жигнэмэг Афганистан улсад гоймгон экспортлдог томоохон хүчин чадал бүхий комбинат болж чадсан юм аа. Анх чи одоо манай бүтээгдэхүүн чинь Оросын холбооны бас мэрэгчлэлтэнгүүд дэрж биднэрт тэр бүтээгдэхүүнийг хийхэд тэрнээс иржсэн жорыг одоо хүртэл зах зээлийн нийгэмд ямар ч жорыг хасаагүй. Яг тэр амтаар нь байлгадаг. Тэг яг нэг хүүхд багчуудын одоо идэж уух дуртай бүтээгдэхүүнийг хийж байгаа. Эний чи би хийсэн шүү гэл ингээ харах чинь бас сайхан шүү дээ. Би сонсч ирсэн юм аа. Хотол гэдэг Беллоны нэрийг Бямбэ Эренчингоо өгж ирсэн юм байна гэж. Энэ тэгээ Беллоны үйлдвэрлэл гэх юм уу? Том хэмжээгээр бол үйлдвэрлэл юм да тий. Энэ маань бас нэг өөр нэгэн онцлог байдаг бах та. Юм Беллог бол нөгөө нэг хадгалах хугацаа богинотой. Беллон дотроо бол янз бүрийн олон төрөл байгаа л да. Тэр жимстэй белло, муустай белло, амтлаг белло, арстай белло гэдэг нэр төрлөл аюу олноороо. Тэгэхээр зэрэг ер нь хүмүүст одоо таалагдсан энэ беллог нэг удаа авч идэх болчих биш. Одоо дахин те энэ яасан амттай болов үзэм чанарын хувьд энэ яг ямар компани үйлдвэрлэж байна гэдэг хүмүүс одоо санаанд нийлсэн тийм л одоо беллог үйлдвэрлэхийг бид нэр хүсч зорж ирсэн. Одоо тэрийгээ бас бид нар бас биелүүлээд ууршилж байна. Одоо үеийн дадлах чихрийг бүтээхэд бидний үеийн хүмүүс үнэхээр сэтгэл зүрхээ гаргаж ажилласан бидний хийсэн бүтээгдэхүүнийг ам чанарын алдалгүй олон нэр төрлөөр үйлдвэрлэж байгаадаа одоо бахархаж явдаг талах чихрийнхээ ажилчдад. 1989 онд хүнс хөнгөн үйлдвэрийн яамны саядын тушаал гарч талах чихэр боомны үйлдвэрүүд налайх багнуурын талхны цехүүд хүнсний салбарт байгаа тусгай зориулалтын бүх машинуудыг талах чихрийн автобазад нэгтгэн талах чихрийн үйлдвэрийн нэгтгэл болгон өргөтөглөө. Энэ үеэр 100 автомашины дулаан гараж, 150 автомашины халаагууртай зогсоол, 30 автомашины засварын 2 давхар конторын барилгатай автобазын барилгыг талах чихрийн комбинатын хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулж авлаа. Ерөөсөл машинаас буулгаад дуусахад талах байхгүй байх гэдэг байсан шүү дээ. 15 минут талахгүй болцсон байхад хотын намын хороон дээр ядамсрын дарга битэр дуудагч очиж байна. 15 минут тасалсан гэд талах байхгүй байсан. 43 дугаар дэлгүүр улсын их дэлгүүр хоёр чинь 8 машин талах авдаг байсан. Нэг машинд ч одоо 1 тонн талах л ордог. Тэрнээс илүү ачихгүй. Дандаа нэг мотор латгийн дээр тавиад шүү дээ. Аччихдаг байсан. Одоотой адилхан ийм цэвэрхэн сабаглаа бодлоо байхгүй. Тэр ч одоо атар талах болцоо. Атар талах л бол. Талахгүй байлгахгүй гэдэг хэвүү гэдэг нэг 85 мөнгөний нэг талах загсан талах байдаг байсан. Тэрнээс дунд нь шиж 2-3 зугаар нь хийж цагийн саат болж өгдөг байсан. Талхахтай байлгах.
талхны үйлдвэрлэл гэж бодох чинь ерөөсө тасралтгүй ажиллана шүү дээ. Ерөөсө ганцхан одоо улсын хэмжээнд бол ер нь цахилгаан тасрах юм бол ямар хэмжээний хохирол учрах вэ гэдгийг бол бид нь эрчим хүчний нөхцөл дээр сайн мэдрүүлж өгсөн л дээ. Тэр яаж мэдрүүлсэн гэхдээ зэрэг 4-р цахилгаан станц ашиглалтанд орчоод сайн жигдэрч өгөхгүй. Цахилгаан тасраад явах юм бол тэр эсэлтийн процесс чинь ерөөсөө юунаас хамаарахгүй тэр чинь өөрөө эсээс сагаал нөгөө гурилч нь одоо хэрэггүй болно шүү дээ. Тэгвэл зэрэг тэрийг яах вэ гэхдээ сагсан тэр гурилч нь дээдлийн одоо тэр бункерний том агрегатуудад тэрнээс ахуулаад доотлын бүх шугамудаар байгаа шууд бүгдийг чинь нөгөө зурам гэж яах вэ эсээс сагаал бүгдийг гаргах хэрэг гарнаас. Тэгээд гаргах чинь одоо 3 давхрын чинь тэр чигээр нөгөө цахилгаан тасрах гэж байна шүү дээ. 2 давхрын чинь тэр чигээр зурамгийн далаа тарж байгаа. Тэгээ бүх нөхдүүдийн урьж асраад цахилгаан тасрахтаа зэрэг ямар хэмжээний одоо юу хохирол учрыг та нараа мэдж байгаа бүгдийг үзүүлээд нүдээр үзүүлээд нөгөө зуурамгаа зүүж байгаа юм чи ингэж харуулад одоо энэ процесс нь яг хөөхтэй зэрэг дахиж эхлээд цахилгаан эхлээд зэрэг бүтэн одоо 10 хэдэн цагийн дараа л эсийн бүтээгдэхүүн шиндэ гардаг ийм одоо хэмжээний байдаг гэж хэлгээд тэрийг үзэж харсны дараа энэ чинь талхны үйлдвэр гэдэг чинь ерөөсөө бусад үйлдвэртэй адилхан юм байна. Бусад үйлдвэр яадаг зогсчд яадаг тэгээд цахилгаан хэрэгтэй зэрэг ойдлоо хийгээд явчихна, арис ширүүл ширээ хийгээд явчихна. Энэ чинь өөрөө технологийн тийм хатуу одоо нөхцөлтэй үйлдвэрлэл байдгийг ойлгуулсан. Тэрнээс хойш одоо ерөөсө талхны үйлдвэрийг цахилгаанаар тасалж болохгүй гэдгийг 1-р категорид оруулж авсан байхгүй. Тэгэхээр энэ стандартыг барьж явна гэдэг бол бас амаргүй байх гэж би бодоод байгаа. Тэр тал дээр та ярь маань юу гэж боддог юм? Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ явцад одоо алтар талах яг хэвээрээ гэдэг бол үнэхээр одоо манай хэрэглэгчид бол мэднэ ард түмний хүнстэй. Түүхийд одоо гаднаас хүлээж авахаас ахуулаад манай лабораторич бүх түүхийдүүдээ орж ирж байгаа шинжилгээ хийн, баримт бичгийн шалгалт хийгээд өөрсдийнхөө хэмжээнд бол одоо лабораторийн шинжилгээг яг үйлдвэрлэлд хэрэгтэй гол үзүүлэлтүүдээрээ шинжилгээгээ хийгээд авна. Үйлдвэрлэлээ явцад болохоор үйлдвэрүүд бас өөрөө технологийн гормоо хяндаг лабораториудтай чихэр жигнэмэг гомон талхны үйлдвэрүүд бүгдээр лабораторитой тэр чанарын албанд ч 20-од лабораторийн ажилтнтай хиймжил лаборант тэгээ 20 гаруй чанар шалгагч байдаг. 1992 онд засгийн газрын ээлжид хуралдаан ерөнхий сайдын орлогч засгийн газрын өмч хөгжлийн комиссийн дарга энэ вишийн өмч хөгжлийн ажлын байдал цаашдын зорилтын тухай сонсголыг авч хэлэлцэн 1991-ээс 92 оны өмч хөгжлийн дүнг гаргаж 1993 оны хөгжлийн хөтөлбөрийг баталсан байдаг. 1991-ээс 1992 онд хөгжил зохих хөрөнгийн 71.5% хөгжлөгдсөн байна. Энэ дунд талх чигрийн комбинат мөн багтаж байсан юм а. Ингээд ерөөсөө нэг хөгжил эхэллээ шүү дээ. Тэглээ. Хөгжил эхлэхдээ зэрэг эхлээд ерөөсөө энийг талх чигрийн комбинатыг ерөөсөө хөгжилнаа гэдэг асаа яригдахгүй юу? Зөө. Яригдахтаа зэрэгс ингээд бүх үйлдвэр 5 үйлдвэрийг 5 бол ингээд салгаад хөгжилчих. Талхныхээ нэг чихрийн жигнэвийн ингээд за энэ чинь ерөөсөө талх чихрийн үйлдвэр гэдэг чинь ерөөс нэг цогц юм. Зэ. Адилхан одоо хүнээр байх юм бол яг л ийм цогц одоо нэг толгойтой нэг зөрөгтэй дөрвөн мөчтэй тийм үү босод эргэнтэнтэй ийм адилхан үйлдвэрийг та нар өнөөдөр толгойг нь аваад яхаа зэрэг хүн энэ амьдрахгүй шүү дээ. Энэ үйлдвэр чинь тийм юм байхгүй. Тэгээд энэ чинь ерөөсөө болохгүй юм байна гэж бодоод тэгээд энэс ерөөс салж болохгүй юм байна гэдэг асуудлыг тийм тавьсан байна. 11 сарын орчим бидний юуны хөгжил болсон. Тэгэхэд юу болсон гэхдээ зэрэг бүх үйлдвэрүүд нь хаагдсан. Бүх энэ дээр байсан дээр 1000 хэдэн зуун ажилчид гудамжинд гарсан. Хөгшин цуцтай яриад байна. Энэ нөхдүүд Оюнбаатарын төр дээр яриад манай инженер техникийн нөхдөд ууч яриад одоо захирлаа ингээд ийм болсон шүү нэг хөгжил ингээд автсан. Бядн бүгдээр гудамжинд гарсан хэцүү байна. Та хөрч ирээч энэ төр гэдэг. Тэгээд яасан хүрээд ирсэн чинь Оюнбаатар хөгжилж авсан л гэн. Тэгэл ингээд аваад ирэх чинь одоо үнэхээр одоо нүд талхар марл байсан л да. Одоо ийм бүрэн зогссон хэдэн ажилчид маань бүгдээрээ гудамжинд гарцсан, хөлдөөс болцсон юм байгаа нөхцөлч одоо энэ. Тэгээд бодлоо. Олон одоо 1000 ажилчдын цаан ч одоо 1000 гаруй ажилчдын байхад нөр хүүхдэд ингээ хайны өвлөстөнд 6000 гаруй хүний амьдралын асуудал юм байж байгаа. Тийм үү? Миний хүүхдүүд яг 4 хүүхэд байж байгаа. Тэгэхээр цаана 6000 хүний амьдралын асуудал байж байгаа. Энийг ерөөсөө ингэж яахгүй бол одоо хэн намайг болохгүй бол болох уу гэж бодоод тэгэл орсон да. Тэгээд орохдоо явтаа зэрэг дахиад ихнээс Гэхдээ энэ бол талх чихэр компани уналт байгаагүй. Өнөөдрийг бүтээх бат бөх суурь болж 2003 оноос хойш инновац, хөрөнгө оруулалт,
өөрчлөлт шинжилтийг эрчимтэй хийсэн бөгөөд хэрэглээний шин соёлыг нэвтрүүлэх, таниулах ажлууд ч эрчимтэй хийгдэж ирсэн билээ. Ганцхан талхны үйлдвэр ажилдаг босоо чихэр энэ төр бол гаднаас элсэн чихэр авдаг болохоор айгүй тийм хүнд хэцүү үн өртөг их болж байгаа. Тэгээд зах зээлээ алдсан олон хүнсний үйлдвэрүүд зэрэг гарч ирж байсан. Яг энэ үед надад бас өөрөг даалгавар өгөөд ингээд технологи мэргэжилтэй юм учраас борлуулалтын албанд борлуулалтын менежер хийгээд эхлээд 3 үе шаттай хөтөлбөр боловсруулсан. За тэгээ хамгийн түрүү ер нь талхны үйлдвэр, нарийн баавны үйлдвэр хоёрын шинжилтийг хийя. Гэдлээд мэдээж судалгаа хийн. Одоо сүүлийн үед гарч байгаа ямар технологи нь зүгээр юм, мэдээж одоо аль нь манай тохиромжтой юм, хэрэглэгчид юу хүсэж байгаа юм. Тэгэхээр ер нь хамгийн гол юм чинь хэрэглэгчид юу хүсэж байгаа. Энэ судалгаан дээр л үндэслэж шинжилгээг хийж эхэлсэн дээ. 1984 онд хуучнаараа Зүйл холбоот улсын техник эдийн засгийн тусламжтайгаар баригдсан талх чихрийн комбинат 2004 он гэхэд Европын холбооны техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн шинжилэл хийсэн байдаг. Одоо манайх бол анх бол тэр хөрөнгөтэй өтгөн хөрөнгөний аргаар гээд дараа нь шингэн хөрөнгөний аргаар гээд дараа нь одоо тэгээд өстой ус гурлыг эсгээд тэр багет гэдэг шугамыг Францаас оруулж ирж. Тэр бол гайхамшигтай технологи байсан. Тэгээ өшөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань чанартай болж, дээрэс нь нөгөө хөдөлмөрчдийн хэрэглээний хэмжээгээр үйлдвэрлэж байгаа учраас үйлдвэрлэж байгаа нөгөө хэмжээ хүртэл одоо маш их хуралцсан юм шиг гар нэг хөрөө таахгүй юусоо тэгэл ингээд юмнуудаа хараад конопо тохируулаад ингээд зогсцооч байгаа. Монгол улсын талх гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт зүссэн талх худалдаж авна гэдэг ойлголт бидэнд огт төрж байгаагүй төдийгүй анхны зүссэн талх Мишельтэй ийхүү танилцсан. Тэгэхээр бид нартай үргэлж хамт байдаг. Нэгдүгээрт хэрэглэгчтэй маш их баярлалаа. Хоёрдугаарт нь бид нартай хамт зүтгэж байсан үе үеийн ажилчид, албан хаагчид, инженерүүд, одоо үйлчлэгч хэн байдгийг бүх хүмүүст талархаж байна. Та нартай эрүүлийн хамгийн сайхан бүхнийг хүсээрээ. Шинжиллийн ажлууд эрчимтэй үргэлжилсээр гурил вакуум орчинд тээвэрлэх тоног төхөөрөмж, нарийн баавны үйлдвэрлэлийн техник технологиг бүгд найрамдах Чех улс, Голланд улсын иж бүрэн тоног төхөөрөмжөөр шинчилж, Tachi органик брендийн зохицуулах үйлчилгээтэй нарийн баавыг шинээр худалдаанд гарган эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний хэрэглээний соёлыг хэрэглэгчдэд амжилттай нэвтрүүлжээ. Тэгээ бид нар өмнө нь бол яадаг байсан бэхээр 2004-өөс 2014 онд бид нар шин техник нэвтрүүлье, шин технологи нэвтрүүлье. Ингэж ярьдаг байсан бол бид нар сүүлийн 10 жилд юу ярьдаг болсон бэ гэхээр зэрэг шин хэрэглээг нэвтрүүлье, шин соёлыг түгээе. Дахиад дээр нь бид нар том ажлууд том тий зах зээл шин бүтээгдэхүүн нэвтрүүлээд зогсохгүй бид нар одоо олон улсын стандартыг нэвтрүүлье. 2015 онд ISO 9001 буюу чанарын удирдлагын тогтолцоо, 2017 онд ISO 22000 буюу хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, мөн цуг хаасап буюу эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо. За мөн үнэтэй зэрэгцээд лабораторийн ISO 17020 стандартууд хэрэгжсэн байт. Одоо талх чихэр компаниас гарч байгаа бүх бүтээгдэхүүнүүд нь олон улсын болон дэлхийн стандартад нийцсэн хүний биед одоо яг тий хоргүй эрүүл яг стандартын дагуу үйлдвэрлэгдээд хэрэглэгчийн гар дээр очиход одоо маш том дөхөн болж байгаа ийм бүтээгдэхүүнүүдийг гаргадаг гэсэн үг. 40 жилийн өмнө 1200 ажилтан өөр өөрсдийн үйлдвэр цэгт өглөө нарнаас өчийн бүрийн хүртэл ажиллаж, улс их орны хөгжил дэвшилд хүн бүр өөрсдийн хичээл зүтгэлээр нөлөөлдөг байсан бол өнөөдрийн талх чихэр компани 1200 орчим ажилтан түүхийн эд материал хүлээн авахаас эхлээд хэрэглэгчийн гарт хүргэх хүртэлх үйлдвэрлэлийн бүх шат дамжлагада чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 2015 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо буюу ISO 22000 2018 сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадхад тавих шаардлага MNS ISO IEC 17025 2017 гэсэн олон улсын стандартуудыг салбартаа анх удаа нэвтрүүлж ашиг орлогоос илүүтэй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлд онцгой ач холбогдол өгөн үйл ажиллагаагаа улам өргөтгсөөр байна. Лаборатори чанарын хэлцээ албаны нэг өдрийн ажил нь болохоор түүхийн эдээс авахулаад эцсийн бүтээгдэхүүн гаран гартал ISO 22000 стандартыг
мөрдүүлэн ажилладаг. Энэ жилээс хаваа 45 мянган стандартыг мөрдүүлэн ажиллаж байгаа. Тэгээ 45 мянган бол 22 мянган стандарт адил төсөөтэй талууд нь юу юм бэ гэх юм бол хоёулаа эрүүл аюулгүй байдлыг голчилж авч үздэг. 22 мянган стандарт нь болохоор хүнсний эрүүл аюулгүй байдлыг авч үздэг бол 45 мянган стандарт нь болохоор ажилчдын эрүүл аюулгүй орчин болон ослын дэгдэл түүний хувийг бууруулахад голчлон чиглэж ажилладаг. Зөвхөн одоо ингээл техникээ сайжруулъя, тоног төхөөрөмжөө сайжруулъя, технологи одоо сайжруулъя, зайлшгүй хуучныхаа одоо бид нар жишээлхэд юу гэдгийг шин юмнуудыг бол бид нар маш олон жил одоо 10 20 жилийн өмнөөс эхлээд бид нар хийжсэн л дээ. Анх бид нарыг одоо хүүхэд байх чатар талах бол нүцгэн л байдаг гэсэн мэт тий. Нүцгэн хатар талхал явдаг. Хамгийн анх л ууттай болгож ирсэн. Энд чинь өөр эрүүл ахгүй аюулгүй байдал байсан тий. Эрсдэлгүй аюулгүй орчинд уйлдварласан бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэнэ гэдэг бол маш том үүрэг хариуцлага. Мөн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн уйлдвэрлэнэ гэдэг бол маш том сорилт. Харин энэ сорилтыг талхачихэр компани 40 жилийн хугацаанд чадамгайг үүсгэж 40 гаруй нэр төрлийн талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй уйлдвэрлэгч 6 шугам, 40 гаруй нэр төрлийн нарийн боо уйлдвэрлэлийн 4 шугам, жиг нэмэг чихрийн шугам, 100 гаруй нэр төрлийн бялуу, бекери бүтээгдэхүүн уйлдвэрлэх хотол бялууны уйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Яг өнөөгийн байгаа шугам бол одоо сүүлийн бидний аль болохоор хүний оролцоог багасгасан. Технологийн хамгийн өндөр дэвшилттэй автоматжуулсан. За тэгээд орц жорны хувьд бол ингээд нөгөө алдаагүй Тайван хятадын хамтарсан нэг шугам байна. Дээр нь нарийн хэмжилтийн юмнууд нь дандаа Италийн юмнууд байна. Ингээд Германаас бас нэг жоохон тоног төхөөрөмжөд орчихсон байна. Ингээд нөгөө нийлмэл болж ээж орц нормын хувьд алдахгүй одоо өнөөгийн хэрэглэгчдийн нөгөө шаардлагыг бүрэн хангасан ийм хамгийн сүүлийн шугам болж байгаа байхгүй. Техник тоног төхөөрөмж одоо яг энэ үндсэн одоо түүхийн эдийг бэлтгэдэг гурилын систем гэж л байгаа. Гурилын систем гэдэг маань шуудаагүйгээр гурилыг вакуум орчинд тээвэрлээд тэ одоо яг ангилсан зориултын ийм үйлдвэрээс нь тээвэрлж авчираад талах чихэрт одоо яг үндсэн энэ шугамуд руугаа 8 шугам байгаа. Эдгэрлүүн яг хэрэгцээтэй гурилын хэрэгцээтэй грамм хэрэгцээтэй хэмжээгээр нь гурил, сахар, усыг ингээд дооцдог ийм систем сурласан. Энэ нь өөрөө Итали улсын SPI гэдэг брендийн ийм системийг 2014 оноос хойш үе шаттайгаар хэрэгжүүлээ яваад байгаа. Тухайн үедээ бол ингээд импортын бүтээгдэхүүн харьцангуй бага байхад өрсөлдөөн харьцангуй бага байж таарж байгаа тий. Тэгээ хэрэглэгчид маань өөрсдөө өөр бүтээгдэхүүн хэрэглэхгүй болохоор харьцуулах бүтээгдэхүүнгүү ингээд амар байсан бол зах зээлийн одоо нөгөө 14 оноос хойших буюу одоо бүх зүйл тогтоод өрсөлдөөн гэдэг юм хүмүүсийн нүд нээгдээд ирэнгүүт нөгөө бүтээгдэхүүнүүдийн одоо брендинг буюу одоо чанар бүтээгдэхүүний нэр хүнд гэдэг юмыг бид нар буцаад хөгжүүлэх шаардлага үүсээд байна. Яг тэгж байна тий. Тэр дундаа брэнд бүтээгдэхүүнд онцгой ач холбогдол өгч хэрэглэгчийн өдөр тутамдаа хэрэгжилж дадсан бүтээгдэхүүнийг амжилттай зах зээлд нэвтрүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ажиллаж байгаа юм аа. 2023 оны хувьд манай компани програм шинжилгээний ажил хийн нэрв болон борлуулагч нарынхаа хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэ шинэ программыг оруулж ирсэн байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд манайх 100 гаруй машин борлуулалтанд түгээлт хийдэг байгаа. Тэрний 3500 гаруй харилцагчид нийт борлуулалтаа тасралтгүй өглөө болон шинэлэг бараа бүтээгдэхүүн хөргөж өгдөг байгаа. Манай талхчгэр хувьцаат компани 2003 оноос эхлэн тоног төхөөрөмжийг тогтмол сайжруулж ирсэн бөгөөд үүнээс дурдвал 2020-оос 2023 онд Герман улсын Фрич, Голланд улсын Тромп, мөн Словен улсын Гостол, Испани улсын Биор брэндүүдийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг ашиглалтанд оруулж хөдөлгөөн өгч ажиллаж байна. Талхчгэр хувьцаат компани үйлдвэрлэлийн үндсэн түүхий талах гурилыг стандартын зорилтоор өргөн хэрэглээний болон талхны зорилтын гурил гэж ангилсан байдаг. За бид нар энэ дундаас талхны зорилтын гурилыг сонгож авахын тулд хамгийн одоо эхний шинжилгээ хийдэг цэг маань бол энэ манай үйлдвэрлэлийн бол лаборатори байгаа. За тухайн буудаан гурилын маань үндсэн шин чанар талхны зорилттой байгаа хэсгийг бол лабораторийн шинжилгээгээр бол хийдэг байгаа. За энэ шинжилгээнд бол хамгийн түрүү мэдрэхүүн үнэлгээ, за дээрэс нь бол гурилын өнгө, ширхэгжил, цавуулга, талхны одоо хөөлөх чадвар гэдэг энэ бол маш чухал үзүүлэлтүүд байдаг. За эдгээр үзүүлэлтүүдийг бид нар стандартын шаардлагад нийцсэн байгаа хэсгийг нь бол шинжилж хүлээж аваад үйлдвэрлэлийн одоо үйл ажиллагаанд бол ороод явдаг.
үндсэндээ бид нар яг гурилын хангамжаас ахуулаад эцсийн бүтээгдэхүүн хүртэлх хүний гар хүрэхгүй байх аюулгүй ажиллагаа тэр байдлыг бид нар гурилын одоо агуулгах савгүй байгууламж силос за тэгээд гурил зөөвөрлөг автомат те төхөөрөмж машин за ингээд бид нар гурилын системийг хүртэл ингээд автоматжуулаад шинжилээд хүн конопт арахтал зурагч руу гурил ороод л зурагдах хэмжээнд бид нар өнөөдөр хүргэсэн манай энэ үйлдвэр бол Балхичгэр компани нь 1984 оноос бэлэг үйлдвэрлэж эхэлжсэн. 1984 онд болохоор мастан крем болон уургийн кремийг ашиглан хотел бэлэг үйлдвэрлэж байсан бол 2019 оноос техник технологийн шинжилгээ хийж өдгөө 100 гаруй нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байна. Одоо 2004 оноос хойш одоо бид бүхэн өөр газраас тэ өөрсдийн одоо нөөц болцоогоо өөр газраас хайлгүйгээр тоног төхөөрөмжийн шинжилгээг хийсэн байна. Тэрийг дагаад талхач ихэр компани бол ингээд хөрөнгө оруулалтуудыг зөв хийснээ одоо үр дүнд бид бүхэн тоног төхөөрөмжийн шинжилгээг одоо Европын улсуудтай гэрээ хийгээд ингээд тоног төхөөрөмжийн шинжилгээг хийснээр нөгөө хэрэглэгчтэй бид бүхэн одоо яг тухайн үед нь тохирсон хэрэглээх одоо бүтээгдэхүүнүүдийг одоо хангаж эхэлсэн байна. Тэгээд ингээд хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөд ирэхээр тэр одоо 2 дахь 20 жилээсээ гэсэн үг шүү дээ хэрэглэгчд маань илүү одоо ая тухтай илүү амттай тийм тансаг бүтээгдэхүүнүүд мөн одоо ингээд хэрэглэхэд арай хялбар орчны одоо эрүүл ахуйг хангасан бүтээгдэхүүнүүдийг шаардах одоо эхлэл үе тавигдаад эхэлж байгаа. Тэгж байна тийм. Тэнгүүд тэрэн тохирсон талхач ихэр компани хийсэн ажлууд гэхэд нөө тоног төхөөрөмж савлгаа зүсэн талах гэдэг олон ажлуудыг хийгээд ингээд яваад 2014 он дээр ирлээ. 2014 онд болоход хүмүүс харьцангуй брэнд гэдэг юмыг ойлгож эхэлж байгаа. Компани одоо брэнд хөгжүүлэлтэн дээр хамгийн их одоо чухал байдаг зүйл бол нөгөө хэрэглэгчдээс хийсэн судалгаан дээр бас нэлээд тулгуурлаж ямар брендийг яаж гаргах уу, шинээр ямар брэнд үүсгэх үү гэдэг юм уу те. Брэнд хөгжүүлэлтэн дээр маш чухал гэж санагдаад байдаг. Тэгэхээр та нар хэрэглэгчний судалгаа тал дээр хэрхэн яаж ажилладаг? Талхач ихэр чи өөрөө маш том судалгааны дата бааз байхгүй юу? Улаанбаатар буюу одоо хөдөө орон нутгаар аль хэсгээр ямар талх зарагдж байна, ямар бүтээгдэхүүн энүүгээр сайн зарагдж байна гэдэг чинь бид нар нөгөө өдөр тутмын борлуулалт хийдэг учраас бид нар чинь нөгөө дата бааз ингэ бэждэг байхгүй. Аль бүсийн хэрэглэгч энийг авах вэ? Энүүгээр ер нь одоо нэгтарч хэр явж байна? Одоо иргэдийн тоон хэд байна? Энэ дүүргээр хэд байна те? Энэ хавьд одоо том дэлгүүр супермаркетууд юу баригдаж байна гэдэг чинь бид нар тэр нөгөө өдөр тутам харагдж идэг. Ер нь практикаар бий болж идэг ийм маш том судалгааны дата бааз бий болж идэг гэсэн. Тийм байна тий. Ер нь дандаа ингээл талхач ихэр компани бол салбарт айл болох шинэ зүйлийг бид бүхэн санаачилж хийж байгаа. Энэ бүхнийг бас ингээл өөрсдийн эрсдлээ үүрээд бид бүхэн зардал гаргаж хүмүүст ингээд тэр соёлыг танилцуулаад. Гэтэ энэ болгон дандаа амжилттай болдог бидний хийсэн. Талхач ихэр компани 40 жилийн хугацаанд шат дараатай шинжилэл, хөрөнгө оруулалт, хэрэглээний соёлыг нэвтрүүлсээр өнөөдөр 1200 орчим ажилтнтай Монгол улсын топ 100 аж ахуйн нэгжийн нэг шилдэг татвар төлөгч, салбартаа түүчэлэгч шилдэг компани болсон байна. За хүний нөөцийн бодлого болон хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бол нэлээд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл тухайн ажилтны ажлын ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, багийн ажиллагааг дэмжих, хувь хүний ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр бол хэд хэдэн үйл хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлэн ажиллаж байна. За түүнчлэн нийт ажилчид дундаасаа бол өөрсдийн сонирхлоороо нэгдсэн бол сонирхлын клубүүд бол хамтлагууд бол үүсгэн байгуулагдсан байдаг. Спортын 5 төрөл тэмцээнээр өрсөлдөх боломжтой онцгой шигшээ баг тамирчид бол байж идэг. Эдгээр тамирчид бол компани төлөөлөн ийм улсын хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд бол амжилттай оролцож бол байгууллагынхаа өмнөөс бол нэлээдгүй бас амжилтыг үзүүлсээр ирсэн. За дээрэс нь эрүүл хүн сүүлдэрлэх ёстой гэсэн урьяан дор бид нар бол үйлдвэрийн эмнэлгийг ажилуулдаг. Үйлдвэрийн эмнэлгийн эмч болон совилогч нар маань бол ажилчдад эмнэлгийн анхан шатны тусламж зөвлөгөө мэдээллийг бол цаг алдалгүй хүргэж өгч идэг. 20 оноос хойш эхлээд бид нар бас одоо энэ нийтийн байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа ажилчид руугаа чиглэсэн тий хүн төвтэй байгууллага байх гээд манай өөрсдийн 20 онд гаргасан байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнд цэцүүл эдэр төр бүгдийн энийг бас тодорхой орлоод өгчихсөн. Одоо бид нарт юу болж байгааг бид нар хүн рүү гэж хийсэн л юм хийх хэрэгтэй. Хүнээ бид нар яаж хөгжүүлэх вэ? Цаашдын боловсон хүчнээ бид нар яаж бэлдэх вэ? Одоо жишээлбэл манад ажиллаж байгаа, одоо чинээр төгсөж байгаа хүүхдүүдийг бид нар бас гадаад сургалтын төлбөрөнд төлөөд сургах гэдэг юм уу? Ийм хөтөлбөрүүдээр бид нар одоо хоошдоо цаашдаа илүү төвлөрч ажиллана. Энэ бүх амжилтын цаана тухтай ажлын байрыг бүрдүүлсэн гар нийлсэн чадварлаг хамт олон байгаа билээ. Үе үеийн удирдлагуудаа, хамдуудаа за ингээд одоо ажиллаж байгаа нийт ажилтан ажиллагчдаа
За өдийг хүртэл тэгээ хамт байж энэ одоо нэр төртэй үүсийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ гар одоо би оролцож байгаа, амьдралаа зориулж байгаа та нартаа одоо үнэхээр баяр хүргэе. Бидний одоо нөгөө байнгын хэрэглээ. Бидний үндсэндээ ивент гэдэг ч гэсэн үг шүү дээ. Манай хэрэглэгчтэй нийт одоо дэлгүүр тий манай борлуулалтын бүх цэгүүдтэй одоо 40 жилийнхаа баярын мэндийг хүргэж байна. Талах чигэр компани өнөөдөр одоо амжилттай 40 жилтэйгээ зоолгож байгаа маань бүхэл цаг үеийн одоо гар бие оролцсон хүмүүсийн маань гавья гэж үздэг. Тэгээд өнөөдрийн амжилт бол та бүхний минь амжилт шүү. Талах чигэр компани 40 жилийн энэ хугацаанд талах чигэр компани үүдээр орсон бүх ажиллагч, бүх одоо хамдууд өнөөдөр байгаа бүх одоо залуучууд, сайхан залуучууд эдгээр залуучдын маань одоо ач гавья шүү. Тэгээд та бүхэндээ 40 жилийн баярын мэнд хүргье гэж хэлье. Энэ бол энгийн нэг талхны түүх биш юм аа. Энэ бол өнгөрсөн цаг хугацаанд зогсолтгүй урагшилсан хүсэл мөрөөдөл, итгэлцэл дээр нэгдсэн хамт олонны өнөөдрийн энэ амжилтыг бүтээсэн, үргэлжлүүлсэн талах чихэр компани ололт амжилтын түүх юм аа. Бидний энэ амжилт танд хүргэж буй талархал билээ. Амжилтаар талархав 40 жил. Талах чихэр хувьд цаад компани